Таамагласгүй хүн алуурч нь байдаг гинэ. Үгүй ээ. Би таамагланаа. Тастаж мастаж яаж мажээ болох молох вэ? Өчигдөр тамгар монгор чамаамаага. Өчигдөр яаж мажээ болох вэ? За тэгэхээр нэг тийм амар сонирхолтой трейлертэй, амар сонирхолтой постертэй, амар сонирхолтой зохиолтой, санаатай нэг тийм ингээд амар сонирхол татгаар юм шиг кино байжсэн аа. Яг үзэнгүүт яг үндэ нэг тийм гоё биш жоохон хүлээлтэнд хүрээгүй кинонууд гэж байдэн штэ. Харин миний өнөөдрөө онцолж байгаа найруулагч Адам Рэнтлийн 2019 онд нээлттэй хийж байсан ICU хэмээх кино болохоор яг тэрний эсрэг кино байсан байхгүй юу? Нэрнээсээ за бас постерноос ахуулаад нэг тийм амар сонин клишэ буюу байдгал нэг илий чанаргүй аим шиг кино шиг тийм одоо аргу харагдцтай кино байгаад байсан ирнэ. Яг үзээд дуусгасны дараа болвол ерөнхийдөө яг миний ойр үед үзсэн хамгийн сонирхолтой хамгийн дайжгүй тийм crime thriller кино байсан. Ер нь тэгээд алуурч нь хин юм бэ гэдэг асуултанд ор үйл явдал нь өрнөдөг кинонуудыг болвол олон толон хүлээлт үүсгэлгүйгээр сохроор орж үзүүл тохиромжтой байдэн штэ. Тэгээд мэдээж өнөөдөр маань дугаартай хайрт зомби нерds Rope Man хамтардгаараа сайхан хамтарч байна. Тэгээд энэ удаад болохоор усан үзэн болон гүзээлзэгний төрлийн сайхан задлж идэх чинь. Яг ч энэ төрөл миний хамгийн дуртай төрөл нь тэгээ би нөгөө анх өөрөө хамтарч ажиллахаас өмнө олж идэж байхдаа энийг идчихсэн аахгүй. Гүзээлцэг нь идэнгээ ингээд Harry Potter-тай ингээд тэнгэрдээгүүр ингээд нисэж байгаа юм шиг заяа. Усан үзэн идэнгээ ингээд тэнгэрлөө хараад ингээд нэх гоё өвсөн дээр хөвтөж байгаа юм шиг тийм амт мэдрүүлдэг заяа. Тэгээд манай хичээх ханаас авахаа мэдж байгаа шүү дээ. CUGS MR-таар зарагдаж байгаа. Дахиад хэлээ те. Бас ховор гэдгийг бас та нар мэдж байгаа шүү дээ. Айгу цөөхөн тоогоор эрэнгүүтээ айгу урдан дуусаа байхгүй болчдөг. Тэгэхээр олдох юм бол шууд аваарай заяа. Хамтран ажилладаг Zombie Nerds-тэй баярлаа. Сүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуур ганц гурав номор чин нугар чин нуруур чин төгс эй бат бич зурх чин төгс чам хэл хүүс мөр шүл. Тэгэхээр кино маань Америкийн байдгал нэгэн жижиг Кеотын байдгал нэгэн амралтын өдрөөр эхлэх бөгөөд нэгэн ногоон жерситэй хүү дугуйтайгаа ой дундуур явж хагаад Жижио. Конец шот. Оо шидчихлээ. За тэгээд энд харагдаж байгаа Коннор гэж хүү бол ерөнхийдөө киноны маань гол дүр. Тэгээд манай хүний ээж буюу Жаки гэж эмэгтэй саяхан Коннорын аавыг араар нь тавьж байгаа дүүлдэл дээрээ баригдаад өчнөө юм болж уучлал гуйж ээж хамт үлдсэн юм байна лээ л дээ. Тэрэг нь Коннор мэдсэн. Тэгээд мэдсэн цагаасаа хойш ээжтэйгээ одоо хүртэл хүн амир хүүтэй харьцдаг хэвээрэл байгаа юм байна лээ. За харин энд харагдаж байгаа Грег гэж ах хүү болохоор мэдээж Коннорын аав Жакигийн нөхөр. Тэгээд эхнэртэй араар тавилдаг байснаа саяхан мэдсэн хүн ямар л ойлгүй байх бөөн тэр нэг өдөр бүр удсаа цонхоор гаргаж шидээд цонхоо хаглаадах тийм. Тэрнээс гадна Коннор бол бүр яг ээжигээ шууд гадуурхаад эхэлсэн заяа. Хамгийн хайртай нэг наран цэцэгтэй аягийг нь дээвэр дээр гаргаад тавьдсан байхаас гадна дотор тамигдынхаа ишиг хайцсан байдаг гал. Грег ах тэнтхийнхээ айгуу дажгүй нэр төртөө мөрдөгч юм байна лээ л дээ. Өнөөх киноны эхлэлд харагдсан хүү ор сурггүй алга болцсон болж таарад хэрэг дээр нь шууд Грег ажиллахаар болж байгаа байхгүй юу. Хамтрагч Спицки гэж мөрдөгчийнхөө хамтаар хэргийн газар шинжилгээ хийж яваад нэг сонин эд мөрийн баримттай танилцдаг нь ийм ногоон өнгөтэй эвхэгддэг хутга харахад зүгээр энгийн хутга байж болох ч гэсэндээ нэлээд жилийн өмнө яг энэ хотод 6 эрэгтэй хүүхдийн амьд хүрж исэн айхтар цоврал алуурчны хэрэг гарч исэн бөгөөд тэр үед тэр алуурчин нь яг энэ ногоон хутгыг алсан хүмүүсийнхээ цогцтой хамт үлдээдэг байсан юм бэл. Гэхдээ тэр алуурчин нь айл хизээний баригдаад одоо шоронд ялаа идлээд сууж байгаа байтал дахиад ийм юм болцохоор тухайн үед хэрэг дээр нь ажиллаж исэн Спицки жоохон сонин байдалд ороод байгаа гэх юм уу та. Буруу үнэ барьцсан гэж хардагдаж болохоос гадна нөгөө нэг алуурчных нь өмгөөлөгч нар давж заалдаж нэрийг нь цэвэрлж мэвэрлэх гээд бөөл юм болоод бөөл юмны эхлэл болчихж байгаа юм шиг байна. Гэтэ нэг сайн мэдээ байгаа нь тухайн алуурчнаас амьд үлдсэн 2 хүү одоо хүртэл амьд байдгийн байлээ. Шууд нэгэнтэй нь явж очиж уулзахад даанч нөгөөх нь тухайн үед авсан травманаасаа сэргэж чадалгүй бараг галзуураад өөрийнхөө нүүр мөрийг төлцсөн эвгүй юм угтахаас гадна манай хоёрыг харчингуудаа харин тийм ингээд үгүй гэж ярьлаад байгаа. Тэгэхээр тухайн хэрэгтэй холбоотой одоо дурсамжийн сэдрэх тухайн хэрэг дээр нь ажиллаж ирсэн одоо мөрдөгч хүртэл гарч ирэнгүүт тэрийг хүртэл хараад ингээд сэтгэл нь ингээд байгаа. Тэгэхээр энэ бол тэр хэрэг нь амар л өөртөө драма болсон гэсэн үг шүү дээ. Тухайн үед өгсөн мэдүүлгийн Грег сонсоход ч гэсэндээ биднийг хулгайсан ахын байшин өмнө нь байсан газартаа байхгүй болцсон байна лээ. Та нар түүнийг олж чадахгүй.
Наалбаар ингээд зөвхөн зүүнчхэн дээр ирсэн баг тий. Шидэт байшин хизээч нэг газараа удаан байдаггүй энтергээд сонин юм л яриад байсан байгаа. За тэрнээс гадна Грэгийн ажил дээр нь ингээд сонин ингээд мухардуулсан юм болцоод байхад зэрэгцээд гэртэн айгүй сонин юм болоод байдаг. Угаасаа цонхруугаа шидээ цонхоо хагалцсан штэ тий. Тэгээд засварчин дуудсан байсан чинь нэг өдөр Жакиг ажлаасаа ирээд гэртээ ороход засварчин нь яажгаад чинь өөрөө ороод ирцэн. Чи яаж орж ирсэн бэ гэд асуусан чинь танай охин чинь хаалга тайлж өгсөн штэ. Хөөхөн хүмүүжлтэй өгöd байна лээ гэж авдгийн. Тэднийд ямар ч охин хүүхэд байхгүй заяо. Конор айлын ганц эрэгтэй хүүхэд штэ тий. Тэрнээс гадна угаасаа Конорч гэртээ байгаагүй, Грэгч гэртээ байгаагүй, Жаки сая орж ирсэн гэхээр яг хэн хаалга тайлсан болж таарах уу? Айгу сэвтэй байгаас. Тэрнээс гадна нэг орой зурагт нь өөрөө асч масаад, буцаагаад унтраасан чинь буцаж өөрөө асаад, буцаагаад унтраасан чинь буцаж өөрөө асаад, буцаагаад унтраасан чинь буцаж өөрөө асаад, тэгээ буцаагаа унтраасан чинь дахиад буцаад өөрөө асаад. За бас Жакигийн хэлж байгаагаар болохоор нөгөө нэг засварчин нь халбах сэрэнүүдийг нь хулгайлцсан байдаг. Грег те шууд чи юу хуцаад байгаа юм бэ? Юм хулгайлах байсан бол үнтэл юм хулгаална үсттэй юу гэж нэг юм уу хуучин халбах сэрэнүүд авч яддаг ингэсэн ч нэрэл одоо халбах сэрэн байхгүй болчиход байгаа юм чи яалт хэлээ те. Грег бүр бөөн стресс болцсон нойлд байж ах үеэр нь Конорын үхэр цусаг яажгаад чи үүрнээсээ гараад ирцэн нойлных нь үүдэн зогсож идэг. За зочооч магадгүй шүү guys. Бие бэлдээр. Come on. No. Connor, come on. Connor, open the door. Open this door! Бас нэг өдөр Жаки Конорын өрөөг цэгцэлж явж байгаад орондоо орсон юм мэлхийтэй төстэй нэлээд эвгүй маск болоод харчдгийг. Бичлэгний thumbnail дээр байсан маск штэ тий. Тэгэхээр чухал биш юм бол биш шүү заяо. Тэгэхээр анхаарал авчаарай. Яг тэр шүн хэн нэгэн Грэгийн хүнжлийг сүгтгөөс гадна өглөөс эрэхтэй Грэг өмдөндөө шээдсэн байдалтай сэрж идэг. Харин тий гэрт нь ямар нэг юм байгаад байгааз. Ямар ч л байсан маргааш нь өнөөх Жакигийн нууц амарг нь гэрийнх нь гадаа үрээд ирцэн. Би чамайг санаад байна штэ. Энтергээд Жакиг хоргоож үеэр дээвэр дээрээс өнөөх наран цэцэгтэй аягийг нь хэн нэгэн шидэж нууц амаргийнх нь толгойг хагалсан. Тэр хоёр толгойг нь эмчлэх гээ зойрлоо орноо. What the fuck ямар ичтгүү хүүхэн бэ? Тэгээд баригдчаад тэндэг уулзаа тэгээд толгой молгойг нь янзлах га доо зойр морилгоо орж ил байдаг зайл. Зайлөө зүгээр. Данч Жаки Конорыг хичээлд нь өргөж өгнө гэд амлцсан байсан болохоор түр нууц амарга тэнд нь үлдээчгээд Конорыг аваад явах. Оо жижиг нууц амарга эсдээд. Үед нөгөө нэг алга болцсон хүүхдийн ээж тэднийд ирсэн байдгийн. Мөрдлөг ямар явцтай байгааг нөхрөөсөө асуугаад өгөөч тэхүү гэж хэлгчил ирсэн юм байна лээ л дээ. Ганц би ээж юм шиг байгаа. Тэгээд хөөх юм хүүгийнхээ зургнуудыг эн тентгүү наагаад чадлаараа олчих гээл туйлдсан яваа юм байна лээ л дээ. Тэгнээ угаасаа нууц амраг дээд. За тэгээд Жакиг буцаад ирэхэд мэдээж те нууц амраг нь цохиулаад цусандаа утгалтцсан эвдэж байхаас гадна хамгийн амар нь цусаалтаад нас орцсон байдгийн. Энэ үеэр Грег хамтрагчийн хамтаар ажиллаа хийж явахдаа нэг юм олж мэддэг нь алуурчин өнөөх хүүгийн замд нь төмөр уц татангуудаа дэгээдэж унгасан болж таардаг. Тэгэхээр тэгэж одоо амар үсэрж унсан нь ямар нэгэн шидийн юм биш, яг практикал юм байсан болж таарж байгаа байхгүй юу? Ямар тач Грег оройн гэртээ харихад Жаки угаасаа эвгүй нөхцөлд орсон байж байгаа штэ. Нууц амаргийнхаа цогцыг үзүүлэх бөгөөд чи яагаад цагдаа дуудаагүй юм бэ гэхэд угаасаа ойлгомжтой. Нөгөө наран цэцэгтэй аягийг Конор шидсэн гэж Жаки бодож байгаа болохоор хүүгээ хүн амны эрэхт оруулчихгүйгээд яахаа мэдэхгүй нууцалцсан болж таарж байгаа юм. Мэдээж Грег ч гэсэндээ те хүүгээ хүн амны эрэхт оруулахгүйг л бодно штэ. Улмаар тэр хоёр нууц амаргийнхын цогцыг машиндаа хийгээд хөнгүү газар аваачингуудаа булчдаг юм аа. Эхнэр нөхөр хоёр эхнэрийнх нь нууц амаргийн цогцыг нууцсан байж байгааг өдөр болго харахгүй шүү нэр. Яг энэ үеэр гинэт угаалгын чимээ гараад яваад очиход угаалгын машин дотор нөгөө нэг хулгайлагдсан гэдээс халбах сэрэний комн дүрээрээ сайхан одоо эргүүлэгдсэн байж идэг. Тэгээ болцохоогүй заяа. Буцаад ком руу очисон чинь нэг үл таних тайп гараад ирсэн байхаас гадна чи фрогинг гэж юу болохыг мэдхүү гэд бичсэн байдаг. Фрогинг гэдэг нь одоо ерөнхийдөө бол гудамжнаас нэг рэндом хүн ямар нэгэн айлын байшинд нь хулгаагаар явж оронгуудаа гэрийн эцэд мэдэгдэлгүйгээр чимээг үхэн амьдраад байхыг хэлдэм байл л дээ. Монголд бол орон сууц
улсанд ийм байх бараг л боломжгүй шүү Боломжгүй. дээ. Америкт ч юм уу яг ийм байшинд амьдрах соёл түгээмэл улсуудад бол энэнд бүр яг боддоор айгүй олон тохиолдлууд гардаг яг жинхэнэ шийд юм байлээ л дээ. Тэгэхээр хэн нэгэн тэднийг нууцаар амьдарч исэн гэсэн үг. Тэр хүн нь бүр нөгөө маска өмсчихсэн Коннорын ард хүрээд ирсэн байлгүй яах вэ галзуу. Грег Жаки хоёрыг гэртээ ирэхэд Коннор Вананда хүлүүлсэн ухаангүй эвтэж хахаас гадна Ванных нь хажууд өнөөх цуврал алуурчны ногоон утга тэ айконик ногоон утга дүрээрээ сайхан байж идэг. Грег шууд Жаки Коннор хоёрыг машинд нь суулгаж эмнэлэг рүү явуулчихад өөрөө алуурчныг болохоор буцаад гэрлэгөө орноо. За тэгэхээр алуурчин энэ гэр бүлээс л биш болж таарсан уу? За тэгээ кино маань гинэт л нэг тийм хуучин камераар Грегийн гэрийг бичиж байгаа бичлэг рүү шилжих бөгөөд өнөөх гэрт нь нууцаар амьдарч исэн хоёр хүний анх яг яаж Грегийг рүү орсон бэ гэдэг бичлэг юм байлээ л дээ. Машинтаа гарсныхан дараа гаражных нь хаалга хаагдахаас өмнө доогуур нь шургаад орцсон байгаа. Орсныхоо дараа тэр хоёр те яг хаана амьдарч исэн бэ гэхээр тэдний бараг л ерөөсөө ашигладаггүй нэлээд том зайтай зочны өрөөнд ерөнхийдөө байрлаад энэ бүр буушэт байгааз гэртээ илүү өрөөний ийм гоё кул заяа кулээ барьцсан бүр what the fuck гадаад тэгээ ийм ингээд сул том өрөөд ингээд амьдэрдэг одоо. яг үндсэн байрладаг өрөө нь болохоор нэг юм одоо би яг юу гэж дуудгийг мэдэхгүй юм заяа. Нэг юм дээврийн болонгийн хоосон зайч гэх юм уу да нэг тийм сонин газар тэр хоёр амьдарч исэн бил. Ямар ч тач эмэгтэйг нь болохоор Минди харин нөгөө нэг мэлхиний масктайг нь болохоор Алик гэдэг юм байлээ. Минди бол угаасаа нэлээд олон удаа ингэж хулгаагаар айлд амьдарч үдсэн туршлагатай прогресс гадна тухайн айлдаа лай болохгүй чимээгүйхэн амьдрах ёстой гэдэг дүрмэндээ айгүй сайн захирагддаг болов. Алик бол эсэргээрээ те анх удаага л ингэж амьдарч үдсэж байгаагаас гадна Грегийн байшинг нэлээд удаан ажиглаж жагаад өөрөө Миндид энэ одоо Грегийн байшинг санал болгосон юм бэл. Тэ манай хоёр ингэж Грегинд нууцаар амьдарч эхлээд Минди бол ёстой яг л нөгөө лай болохгүй чимээгүйхэн амьдрах ёстой гэдэг дүрмэндээ баригдаж амьдраад байхад Алик болохоор эсэргээрээ шүн дунд камертайгаа босч явснаа Грегийн нүүр мөрөнд тулж ирээл тэ. Тэгээ тэр нөгөө наран цэцэгтэй хаяганд тамхи татсан үнэн Коннор биш Алик болж таарж байгаа байхгүй юу? Тэрнээс гадна ер нь л Грегинд болоод байсан бүхэл юм Аликийн л хийсэн ажлууд болж таарж байгаа. Засварчин эрэхт нь Миндигээр хаалга тайлуулснаа халбах сэрэний комиг нь хүртэл албаар тэдний гэр бүлийг айлгах гэж хулгайлаад зурагтыг нь зайнаас унтрааж асаадаг аппликейшн татангуудаа Жакийг айлгаж майлгаал. За бас тэр нөгөө Грегийг одоо хүр цусгаар хуурж гаргангуудаа жижигхэн өрөөнд түгдсэн хүн ч гэсэн Алик баригдах шахахтаа орон доогуур нуугдсан байхад нь нөгөө Жаки орон доороос нөгөө маскыг олж харж исэн шүү дээ. Тэр зүгээр нэг маск нь байсан биш орон байсан байна. Алик дүрээрээ байсан болж таарж байгаа байхгүй юу. Тэгэд ч болчоогүй бас яг тэр шинөө Грегийн дээр гарч зогсож байгаад Грег рүү шээсэн болж таарж байгаа юм. Нууц амаргийн толгой дээрээс аяг унгааж хагаасан болж таарж байгаа юм. Грегийн гэр бүлийнхэнд ямар нэгэн үр сансан хүн байсан болж яа гэсэн те зүгээр л гэрт нь орж амьдарч ийснаа зүгээр зугаагаа гаргахын тулд гэмгүй хүмүүст ийм хийгээд байна гэхээр Алик бол яалтчгүй жоохон гаж амтан байгаа. За гэхдээ нэг сони юм гэвэл нөгөө нэг нууц амаргийг нэг хүн цохоод алдсан штэ. Тэр нь Алик биш Грег өөрөө байсан юм байлээ. Харин тийм яагаад чи? Ямар ч л байсан Алик Коннорыг ухаан алдуулчаад хүлээд байж хахад нь Минди харчингуудаа муу гаж амтын энтергээ зүхтаахж байгаа шатны уруу унж ухаалдаад улмаар Алик яг Коннорыг одоо вананд хэвдүүлчингүүтээ Миндиг машинд суулгаад эмнэлэг орох гэж ах үеэр Жаки Грег хоёр ирж таарсан бөгөөд Коннорыг олж байгаа штэ. Тэгээд нэг машинда Жаки Коннор хоёрыг суулгаж явуулчихад хамгийн сонин нь өөрөө шууд гэрлүүгээ буцаж ороогүй юм байлээ. Грег нөгөө те Миндиг суулгацсан байсан машин унаад хаашаа ч юм яваад өгсөн байдаг. Миндиг багажинд нь байгаа гэж мэдэхгүй штэ. Тэгээд Минди зам дунд сэрэнгүүтээ багажинд нь байсан Грегийн цүнхэн дотроос өнөөх алга болсон хүүгийн өмсөж явсан ногоон Жерсинээс гадна өчнөн олон тэ өнөөх ногоон утгыг олдог буюу
Харин тийм цуврал алуурчин нь Грег байсан болж таарж байгаа. Минди шууд л Грегийг машина зогсоогоод буугаад явсныхан дараа газ буунгуудаа цагдаа руу залгаж алуурчныг олсон тухайгаа хэлсэн ч даан ч өөрөө яг хаана байгаагаа мэдэхгүй штэ. Сүлжээ муутай паниктсан байжгаад нэг сони юм олчтгон ийм одоо аяны машин гэдэг үлээ те дотгошоо нь явж орохдоо энэ Грегийнх ба штэ. Хоёр эрэгтэй хүүхэдтэй бас таардгийг нэг нь мэдээж саяхан алга болсон нөгөө хүүхэд штэ те. Та нар санаж ивэл нөгөө амьд үлдсэн хүүхэд байранда байдаггүй нүгэд идэг шидэт байшинтай энтер гэд мэдүүлэг өгсөн байсан шүү дээ. Тэр нь үнэн болж таарж байгаа сте. Хизээч нэг байранда удаан байдаггүй, байнгын хөдөлж идэг байшин шүү дээ. Тэ жоо хүүхдийнүүдээр болвол Тэ Грегийнх байгаа байхгүй. Oh shit! Whoa! Алек тэгээ шууд хэлж байгаа штэ. Би чамайг тэр алуурчин гэдгийг мэднэ гэсэн чинь Грег үгүй штэ. Чи тэр алуурчин нь. Тэгэд хамтрагч байгаа хамтаар хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчийг гэрлүүн дайрж орж алах замаар мөрөө баллах гэж оролдсон. Тэгэд бүр хүүгэн дараачийн охирогчороо сонгосон. Хамтрагч чинь намайг буудаж алах гэж хахад би аргагүй хамгаалтаар түүнийг алсан. Чамд эндээс цэвэрхэн гарах ямар ч арга байхгүй. Учир нь би чамаас нэг алхмын урд байна. Чи одоо намайг буудвал цагдаа буудсан, цагдаа алсан хэрэг дунана. I don't give a fuck. За тэгээ гаднаас мөрдөгч Спицки орж ирж таарах бөгөөд мэдээж шууд л те Алекийг буудаад унгааж байгаа. Гэхдээ нэг сони юм нь Алек шууд мөрдөгч Спицкигээ царайгаар нь таньж идэг. Ямар ч нэг сайн мэдээ өнөөх аяллаа дэргийг нь цагдаа нар олж хүүхдүүдийг аварснаас гадна Грегийг алуурчин гэж нотлох өчнөө баримтуудыг бүртгэж аваад хэргийг үнэн мөрөөр нь шийдэж чадж байгаа юм байна лээ. Бас дээрэс нь Алек амьд үлдсэн байдгаас гадна үнэн мөрөөр нь шийдэж чадж юм байна. Намайг араар тавигч гээд гадуурхаад байсан нөхрөө өөрөө цуврал алуурч байсан байх үү? Бас дээрэс нь Алек амьд үлдсэн байдгаас гадна яг яагаад сая мөрдөгч Спицкийг одоо таниад байсан бэ гэхээр өнөөх Грегээс амьд үлдэж чадсан хоёр хүүгийн нэг нь Алек өөрөө байсан юм байна лээ. Харин тийм амар том плот твист. Тэгээд би та нарт хэлсэн шүү дээ те энэ Грегийн байшинг Алек анх судалж удаан харж ээж одоо орох айлаараа сонгож Миндитэй хамт орсон гэд. Миндигийн нүдээр болвол Грегийн гэр бүл зүгээр л нэг гимгүү герт нь орж амьдарч байгаа хүмүүс харин Алекийн хувьд болвол өөрийг нь баг багт нь барьцаалж хүчрхийлж тамалж байсан хүний гэр бүл тэгэл угаасаа анханасаа өшөөгөө авах зорилготой ирсэн болохоор тэр болон хорон юмнуудаа хийгээд байснаас гадна Коннорыг хүлж вананд хийсэн нь мэдээжтэй ойлгомжтой өөрийнх нь хүүг яг хохирогчдтой найдлахнаар алаад хажууд нь нөгөө өөрийнх нь үлдээдэг хутгыг үлдээх төлөвлөгөөтэйгээр л хийсэн болж таарж байгаа байхгүй юу галзуу. За бас нөгөө те нөгөө амьд үлдсэн нөгөө хүүхэд дээр нь очисон чинь Спицки Грег хоёрыг харчаад орилоод исэн штэ. Ойлгомжтой Грегийг харчхаад нөгөө өөрийг нь барьцаалсан хүн байна гэж танингуудаа айгаад орилоод исэн болж таарж байгаа. Ямар тач юу үнэн бэ гэхээр Алек маань эцэст нь нэг юм амьдралыг нь сүрүүлсэн аимшигт цуврал алуурчин болох Грегийг цагдаа нарт барьж өгөхөөс гадна бүр амийг нь хороож чадсанараа киноны ерөнхий ялагч нь болоод одоо кино маань дуусч байгаа. Өөр амьдсан болоо. Тэгээд яалтчгүй нэрнгээсээ бүр төсөөлснөөс шал өөр кино байсан. Тэгээд тийм байна. Тэгээд ерөнхийдөө надад бол айгүй таалагдсан. Тэгээд ингээ зөндөө олон твист тэгжсэн хамгийн сүүлд одоо энэ бас нөгөө Алек яг тэр амьд үлдсэн хүүхэд нь олж таардаг юм уу те надад бол амар л таалагдсан кино байгаад байгаа. Тэгээд тийм байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийн төрөд өндөрлж гин сонин сайхан гэвэл яг одоо би влог хийж байна.
ер нь влог хийж байгаа заяа. Тэгээд влог одоохондоо орох болоогүй нэг дараа орно. Тэгэхээр та нар бас тэр влогон дээрээс өнөөдөр ингээ би бичээд ингэж байгааг харах бах. Ажлын цагаа тоолж байгаа. Нэг бичлэгэнд ерөөхдөө хэдэн цаг зарцуулж байгаа тоолоод тэрийгээ бас влогон дээр оруулж байгаа. Влогон дээр ерөөхдөө бол энэ бичлэг хэрхэн бүтэж байгаа бүгдийг харуулна. Тэгэхээр влог гарахаар үзээрэй заяа. Окей. За тийм байна. Тэгээд влог нь гарсан болов уу? Тунгуудахгүй болцохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За. Сагараа. www. За тэгээ бичлэг дуслуулж хүмүүстээ бүгд маш баярлалаа. Тэгээ та бүхэн Kik дээрээс намайг олж үзээрэй. Би Kik дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээд come to Kik guys. I just do a hoes, kick the baby on my hoe. Чиний сүрчиг намайг дагдаг everywhere I go. Зүгчиг хэрэггүй чи бол ертөнцийн минь тоо.